үндэсний мод тарих өдөр тохиодгоо. Энэ хүрээнд 1 сая мод ургуулах хөтөлбөрийг зохион байгуулж, дээрх үйл ажиллагаанд Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын хамт олон нэгджээ. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим нь ногоон хөгжлийг дэмжих чиглэлээр байгаль орчноо хайрлан хамгаалах, агаарын бохирдлыг бууруулах, ногоон орчныг нэмэгдүүлэх зорилгоор жил бүрийн бүх нийтийн мод тарих үндэсний өдрөөр мод тарьж ургуулдаг уламжлалтай. Өнгөрөх хугацаанд мөрөөдлийн цэцэрлэгт хүрээлэн зайсан дах бурхантай хөшөө үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарьсан байна. Энэхүү ажлаа илүү үр дүнд хүргэх зорилгоор сүүлийн 2 жилд ажилтан ажилчдынхаа хашаа цусланд мод тарихаас гадна модлог ургамлын цуглуулгын цэцэрлэгт танхимын нэрэмжит 100 гаруй жацганы модыг суулгасан байна. Ингэснээр модод маань арслан ургуулах, хариуцах эзэнтэй болж ургалтанд хүртэл баталгаажна гэдгийг онцолсон. Бидний дутагдлууд тариа суулгаад орчноо дараа нөгөө көгчөг өсгөж боожлдог хүн байхгүй байсан байхгүй. Тэгэхээр өнөөдөр энэ дээр бол мэрэгжлийн хүмүүс ажиллаж байгаа учраас энэ мод бол урганаа. Хоёр талд бид нар нэг систем сурах хэрэгтэй байхгүй. Одоо Китайч ба Японд ч ба тусгай мэрэгжлийн хүмүүс өрдөө модоо тариад гэрээ хийгээд эл гудамжинд ямар хэмжээний мод тарих засган гаргаад газар заагаад өгчдөг. Тэр хүн 2 жил тариад яг ургуулчаад өгөөд мөнгө аваад өгдөг байхгүй. Тэр систем бол бас өөр ирээд Монголд хэрэгж нэ. Тиймээс л Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас бизнес эрхлэгч аж ахуйн нэгж иргэд та бүхнийг энэ өдрөөр мод тарьж ургуулах, байгаль орчноо хамгаалах ажил нэгдэхийг уриалж байна. Өнөөдөр Монгол улс байнгын ажиллагаатай парламенттай болсны 25 жил яваад тохиож байгаамаа. Ойтой холбоотой олон үйл явдал өрнөж байна. Ялангуяа их хурлын эрхэм гишүүд үндэсний мод тарих өдөрт нэгдэж байгааг илэрхийлсэн. Тэгвэл их хурл дахь өргөдлийн байнгын орооны зүгээс сайн дурынхантай хамтран Шадивлангийн яамд мод тарьсан байна. Монгол улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан түүхэн өдөр өнөөдөр тохиож 25 дахь жилтэйгээ